Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ хэлвчгийн ухааны доктор, Монгол Улсын шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн тэргүүлэх профессор Сэндэн Живийн дулам гойг урьсан. Таны таныг нэвтрүүлэгтээ энэ үдэш урьсан шалтгаан бол сая болсон нэг томоохон үйл явдалтай холбоотой. Ерөнхийдөө энэ асемиг бол бид нар янз бүрээр л дүгнж जैन. Зарим нь бол ерөөсөө яг юу үлдээв гэж мөнгөний тоолж जैन. Зарим нь одоо энэ хүмүүс энд оролцсон улсуудын хэвлэл мэдээлэлд гарсан тоймоор үнэлж जैन. Би бол таныг урахтаа энэ Монгол улсын тийм эерэг имиж ийг үлдээсэн юм маань өнөөдөр бол Монголын түүх, соёл урлаг, өв соёл маань л энэ том хувь нэмэр орууллаа гэдэг үднэс Монгол эрдэмтнийдний хувьд урьсан хэрэг. Та юу гэж бодож байна? Таны зөвлөдөө. Одоо энэ манай монголчуудын тухай дэлхийн хүн зон юу олж харж, юу мэдэж, юу мэдхийг хүсдэг вэ гэвэл үнэхээр таны хэлсэн тэр хэдэн зүйлийг л хамгийн түрүүнд ярьдаг. Өнөөдөр Монголд хичнээн өндөр байшин байдаг. Тэн дотор нь хэдэн бар кафе байдаг тухай ер нь сонирхгүй байхаа. Энэ монголчууд ямар түүхтэй явж ирэв. Тэгээд тэр ямар соёл иргэншлийг бүтээв. Тэрнийг өнөөдөр хэр зэрэг хадгалж байна. Энд нь ямар өөрчлөлт гарч ийн гэдэг бол олон хүний сонирхдог. Тэр тутмаа одоо өнөөдөр энэ жуулчдын цаг үе болж байхад бол тэрийг үүсгэх гэж л ирдэг. Тий. Түүнээс одоо нэг сайхан өндөр байшинд нэг хэд хоног сайхан тухалж яваад л явах байх гэсэн бодлоор ирдэг тийм гадаадын хүн ер нь байхгүй хаа. Тэгээ таны хэд хэдэн ярилцлага дээр та нэг тэгээд хэлсэн билээ. Ер нь дэлхийн нийт нэг хэсэг энэ Африкийн түүх, Африкийн их сонирхч тэрүүгээр халуурч исэн юм лээ. Одоо бол яг монголоор халуураад байгаа юм болов уу? Энэнийг боломжийг ашиглах хэрэгтэй гэд хэлсэн байдгийг. Тэр миний хэлсэн үг биш л дээ. Энэ манай Францын монголч эрдэмтдийн хэлсэн үг л дээ. За. Fièvre de la Mongolie гэсэн нэг Франц үг байгаа юм. Монголоор халуурах гэдэг. Тэр чинь одоо нэг 2010-11 оны үед билүү дээ нэг дэлхийн том номын яармаг Манс гэдэг хотод болсон. Тэгээд тэнд их олон асар павильон байсан. Тэгээд тэр нь дотроо хов хоосон зайлуул охтууд нь холхиол уйдал үнжиж байгаа ч тийм асрал байхын тэр дотор хамгийн олон хүн чигжээстэй өдөржин за шүнжин ч юм уу ерөөсө хүн тасардаг бай нэг асар байсан нь манай Монголын асар. Тэгээ Монголын тухай ном, хэвлэл, кино энэ бүгдийг тэрэнд нь намайг нэг лекц уншихаар урьсан. Тэгээ би бүр гайхсан одоо энэ тэгээд тэр чинь нэг зах хязгааргүй их л юм байх юм ба шүү дээ тэр дэлхийн номын яармагч тийм үү. Тэгээ тэн дотор одоо Монголын чухамдаа яагаад ийм болчихсон юм бэ гэдгийг би нөгөө мэрэгжилийнх нөхдөөсөө асуухгүй юу. Тэгсэн чил тэд нар энэ Монголын халдварл болж байгаа маа л гэж хэлсэн. Тэгээ би жаахан сонирхоод тэгээ яагаад ингэ монголоор халуурч байгаа юм болоо гэсэн чинь үгүй яг хуу нэг үе жишээ нь манай Европод шууд одоо Африкаар халуурч байсан цаг үе байгаа. Тэгээд одоо бол яг монголоор халуурч байгаа цаг үе эхэлж байна гэж. Тэгээд би ямар сайн тэгвэл энэ халуурчнд хэр удаадаг юм бэ гэдээ асуухаар энийг 10 жилтэй байхаа гэж хэлсэн. 10 жилээс чи нэлээд хэдэн жил өнгөрцөн биш үү тэгвэл? За бас нэг хэдэн жил өнгөрчлөө л дөө. Тэгэхээр би гол нь бол энийг яагаад хэлдэг гэхээр энэнийг одоо бид бас нэг өөртөө их орондоо улсдаа нэг хэрэгтэй тустайгаар ашиглавал яасан гэсэн санаагаар л энийг яриад байгаа юм л да. Тий. Ашиглаж чадж гэнэ үү? За энийг сайн ашиглаж чадахгүй байх шиг байна шүү дээ миний бодлоор бол. Яг хуу зарим талдаараа аваа гайгүй яг хуу ер нь ялангуяа өөрийн хэлж байгаа манай урлаг соёл гадагшаан гарч байгаа энэ тохиолдлууд бол байна л да. Одоо чинь Япончууд бол манай Монгол урлаг соёлоор бол ёстой халуурч шүү дээ. Манай энэ сосор ором гэдэг нэг дүү тэрийг их өдөөж явах шиг байна л да. Тий. Гэгмичлэнгийн ийм юмнууд байна. Францууд бол ер нь Монголын соёлоор үнэхээр халуурч байгаа юм байл. Тэгээд ер нь барууны ертөнц өөрөө жаахан тиймэрхүү талтай байгаа. Ялангуяа их соёлтой ертөнц нь илүү их халуурд юм байна тэрэнт чинь. Энэ утга учир юунд байна? Экзотик
онцгой сонин байдалд байна уу? Эсвэл нэг Америкийн нэг телевиз энэ дэлхийн онцгой үндэстнүүдийн тухай ярьж байхдаа Монголыг нэг оролцуулаад одоо тэр нь хамгийн их мистерий ихтэй гэдэг юм. Одоо юу гэдгийг одоо тэрийг нууцлаг үндэстэн гэдгээр тодорхойлсон юунд байна энэ учир? Тэгэхээр маш энгийнээр энэ ялгаанд байна. Ялгаанд. Тий. Одоо энэ хүн төрөлхтөн чинь бол ижил зүйлээ сонирхохоос гадна ялгаатай зүйлээ хамгийн их сонирхдаг байхгүй. Тэгээд өөртөө энэ чинь өөрийнхөө яг ижил өмсөж байгаа хувц сундар одоо миний өмсөж байгаа таны өмсөж байгаа хувц сундарыг бол хэн гайхах юм бэ? Тийм ээ. Тэгээд нэг арай өөр хувцастай хүнийг бол энэ ямар учиртай юм гэж яахан гадаа талаасаа эхлээд л сонирхож эхлэн штэ тийм үү? Тэгээ энэ малгай нь яагаад шовгор юм, гутал нь яагаад хоншоор юм, шөвгөр юм, юуны төлөө шөвийсэн ингээд тийм ээ. Гэгэмчлэнгээр ер нь одоо нөгөө соёлын антропологийн үднээс хэлэх юм бол энэ хүний соёлын ялгаа гэдэг чинь бол ер нь хүн болж төрсөн хүн болгоны нэг тийм анхаарлыг татдаг зүйл байна шүү дээ. Ер нь хүний сониуч мөн чанартай холбоотой. Бас хүний мөн чанартай холбоотой шүү дээ. Зарим хүмүүс энийг одоо жишээлх юм бол манай сэтгүүлч Бадам Самбо битээр их маргалддаг юм л та. Бидний өнөөдөр энэ бусдаас онцгой ялгаатай байж байгаа одоо арайч одоо мөхөж алга болоогүй энэ нүүдэлчдийн соёл иргэншлийг авч яваадаа байгаа юм гэл. Тэгэхээр би үгүй түүхэндээ байгаа юм. Ганцхан одоо нүүдэлчтэй соёл байгаадаа биш гэл маргадаг байхгүй юу? Энэнд бас учир байна уу? Таяр маргаана надаар таслуулсан натаа юу? Таны бодлыг сонсох гэсэн. Би за аль алинд нь байгаа шүү дээ. Хоёулангийн чинь зөв, хин хэний чинь зөв хэрүүлэн буу тасал. За тэгвэл би энд нэг юм тэр халуураад Африкийг сонирхож исэн юм халуураад тэр халуурал төгсчих. Тэг яг нь ер нь намтчиж. Намтчиж. За намтчиж гэж бодъё. Тэгэхээр бидний тухай ягаад ч юм бас нэг тийм болгоомжсон бодол орж ирж байна л да. Ингээл сонирхол ингэж байгаа л намтчаад тэгээд ягаад ч юм нэг тийм зөвхөн түүхээрээ хэсэг сонирходж жагаад үлдсэн улсуудын тоонд үлдчихгүй байгаа даа гэдэг. Өөрөөр хэлбэл одоо хоцрогдоод үлдчихгүй гэж үү? Тийм. Тэгэхээр энэ соёлын хүн судлалыг судалдаг эрдэмтдийн нэг гол баримтлагдаг зарчим байдаг. Одоо надад ч гэсэн ямар ч монгол хүнд ер нь хэлдэг нэг зарчим байдаг тийм. Хөгжиж болно. Тэгээ энд би бас нэг юм залруулъя гэж бодож байна. Ингээд ярихаар л энэ дулам гэдэг нөхөрний гоцрогдсон нөхөр ер нь гоцрогдлыг сурталчилдаг Монгол улсыг хөгжүүлэхгүй төлөө л одоо хүн гатын зүтгэж байгаа юм шиг ингэж ойлгодог. Үгүй юм аа. Надтай төсөөтэй зүйл ярьж байгаа хүмүүс энэ хүмүүс бол Монгол улсаа бас хөгжүүлэхийн төлөө ярьж байгаа юм тийм ээ. Тэгтээ энэ хөгжил гэдгийн энэ галзуу хурд байна шүү дээ. Эн чинь одоо энэ галзуу хурд чинь заримдаа бараг л уулнаас зовгийн чулуу бууж байгаа юм шиг ерөөсө хэнийг ч эрх мэдлгүй болгож байгаа юм хурд байна шүү дээ. Энэ хурдын үр дүнд бол хүн өөрийнхөө хамгийн үнцэнтэй зүйлийг өөрөө мэдлгүй алдаж мэдэх юм хурд байхгүй юу. Тэгэхээр энэ хурдын одоо эрчинд тэр өөртөө байгаа үнэт зүйлээ тавиа туучихгүй байхыг л бид яриад байгаа. Та үнэт зүйлийг яг юу гэж тодорхойлж байна? Өнөөдөр үнэт зүйлийг бид нэр дэндүү их улс төр нийгэм бүх юм дээр хэрэглээд байна л да энэ үгийг. Тий. Тэгэхээр энэ их том ойлголтоо за эн чинь одоо бүр философийн том ойлголт л тоо. Энийг ч одоо та бүхэн ярил янз юм болчих байх. Тэгэхээр зүгээр би хамгийн энгийн жишээ хэлэхэд одоо манай Монголын соёл иргэншлийн үнэт зүйл. Хамгийн наацх нь та хоёрын тэр маргаад байгаа Монголын одоо нүүдэл соёл. Энэ бидний одоо бүтээсэн өнөө хүртэл бүтээсэн иргэншил. Энэ маань өнөөдөр монголчуудын үнэт зүйл байхгүй юу та тийм ээ. Тэгээ энэ үнэт зүйлийн ухаандаа бүр мөсөн арчаад одоо та нарын хэлээр бол бүр делет хийгээд байхгүй болгочихгүй. Хөгжиж байгаа мөртлөө тэгээд тэр зүйлээ ямар нэгэн хэмжээгээр хадгалж ямар нэгэн хэмжээгээр ялгаатай соёлыг ингэ бүтээж байгаа. Энүүнийг авч үлдэхийг л хэлээд байгаа. Та яг л нэг миний уншаад бүр тэмдэглэж авсан нэг санааг л хэлээд байна л да. Юмаа гээх шиг амархан юм байхгүй. Яг үнэ. Олох бас байдаг.
Тэгтээ гээчээд эргээд олох шиг хэцүү юм байхгүй гэж та. Ерөөсө хамгийн хэцүү зүйл тэр. Нэг хүнд ч гэсэн. Одоо юу гэдгийг өөрийнхөө нэг одоо аав ээж хэн байдгийн амраг хань хамгийн хайртай өөрт чинь хамгийн дотн хүнээ гомдоочоод эргээд буцааж яг хуучин хിവэр нь тэр хүнийг олж чадахгүй юу? Яг тэрнтэй төстэй өөрийнхөө үнэт зүйлийг нэгэнт гээчихсэн хойноо одоо баахан хайрын хөөрхий гэж ингэж харамсаж давхиад буцаагаад болох бол их хүнд. Тэгсэн дорхно анханасаа алдахгүй юм аль болохоор баг олдохыг хичээснэн дээр л гэсэн. Нэг л ийм нэг дотоод зарчим байж ивэл зүгээр байна. Таны хүмүүс яг одоо энийг ярихаар буруутгаад идэг нь юу юм? Одоо жишээлх юм бол өнөөдөр улсын хурлын гишүүн болсон Жавхлангийн тухай ярьж байна. Одоо нэг морьтой ирснийхэн дараагааргүй ерөөсө бүгдээрээ тгийл да. Энэ Жавхланг хуралд дуудахгүй байгаа юм бол тэр өртөөгөр нь улаачийн явуулж дуудуултаа гэдэг ингээл хүмүүсийн яриа гараад штэ. Нэг иймэрхүү маягийн хандлаганд та жоохон тийм хүндүр хандсан уу? Намайг одоо тэгж хэлдэг гэдэгт нь. Гэхдээ ер нь их за хүндүрлээд байх ч юм байхгүй. Одоо би хүндүрлээд ч яах вүлээ. Тэд нэр хүндүрлүүлээд тайчихч вүлээ тийм ээ. Энэ дотор нэг их сүрхий юм болохгүй тийм. Тэгээ гэхдээ зүгээр ер нь өөрийнхөө одоо хамгийн үнэтэй зүйлийг үгүй хийхээс өмнө жаахан ухаалгаар бодож үзээсэй л гэдэг л ийм л нэг юм би хүмүүст хэлэх гэж байгаа тийм ээ. Тэртээ тэргүй хангалттай одоо ухаалаг хүмүүс зөндөө бий л дээ. Гэхдээ энэ манай орчин үеийн иргэн шил, нийт орчин үеийн иргэн шилд нэг сонин урвуу явц байна. Ямар сонин урвуу явц байна гэхээр зэрэг эд дэлгийн зүйлс нь бүгд ухаалаг болоод одоо та бидний барьж байгаа утас ухаалаг гинэ, сууж байгаа байшин чинь ухаалаг гинэ, бугын цаг чинь ухаалаг гинэ. Гэтэл хүн өөрөө улмал тэнэгрээд. Гү тэгээд эн чинь ямар хөгжил вэ? Одоо нэг асуулт асуумаар байна л да би бол. Сөргүү асуулт тавьмаар байна л да. Тэгээ хүн өөрөө хэдий ч нэ ухаалаг байх тусмаа л уул нь бусад эд юмсаа захирж явах болохоос бишээр эд юмс нь ухаалаг болчоод өөрөө тэнийг болбол энэ зүгээр миний хэлээд байгаа үг шээ. Бас нэг Стэнфорд их сургуулийн нэг профессорын бас нэг судалгаа байд юм байна л дээ. Тэгээд орчин үеийн хүн ер нь их тэнэгрэх зам руугаа явж байна гэж хэлж байна. Ягаад гэвэл зэрэг нөгөө өөрийн өмнөөс боддог, сэтгэдэг, хийдэг юм нэгтчихэд өөрөө нэг ч юмыг бодож сэтгэх хийхгүй нэг ийм болцоход тэгэнгүүт чинь хүн гэдэг амтын чиг амархан эвдэрдэг гэх юм уу амархан тэнгэрд юм байна л да. Нэг ийм сонин судалгаа байд юм лээ. Би тэрнийг үндэслээд хэлээд байна. Одоо өнөөдөр өөрөө ч нэг цэцлээд л байгаа юм биш л дээ. Гэхдээ одоо тэгээ бид ч яалтай байлээ дээ. Тэгээд одоо амьдралд гараад ирсэн. За би ерөөсөө л энэ утсанд дээрлэхүүлж энээс л ухаантай байх юм шүүгээд одоо тооны машин хэрэглэхгүй л тийм ш зарим тохиолдолд. Тэгэхээр энэ нэг таны хэлсэн шиг нөгөө уулын уруу чулуу өнгөрч байгаа хурд гэдэг шиг хүссэн хүсээгүй ингээд тал талаас чинь аваад ингээд аваад урсчихж байгаа юмыг одоо яалтай байлээ. Гэхдээ энд чинь ямар ч тохиолдолд бид өөрсдөө хүн бицтэй. Та битерээс эхлээл энэ бүх хүн чинь одоо хүн гэд нэг гайхамшигын мөн чанар бидэнд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зүгээр би бол энэ хүний энэ агаа хүчин чадалд бол хязгааны итгэдэг. Ер нь Монголын соёлд ч гэсэн яг энэ хүний агаа хүчин чадлын тухай өчнөө олон юм байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг энийг бол ямар ч технологи бол нарийн яриг бол одоо бүр давж чадахгүй гэж би боддог. Тэгэхээр харин энд зүгээр биеийн сул битгий орхиол гэж хэлж байгаа. Тийм. Яг үнэ. Тэгэхээр сулд нь ингээд ганхуулаад байвал чи тэгээд бүх юм жолоодлогогүй байгаа юм. Жолоодлогогүй болчих шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэдийгээр чи энэ болгон үгүй ингэхээр зэрэгэл дулам ухаалаг гар утас битгий хэрэгэл гэсэн гээл хогийн танданд хийчихгүй гээл шолцох байх л да. Гэхдээ би яг тэгж хэлээд байгаа юм чи тэрийгэ хэрэгэл. Магадгүй тэрийгэ бүр хамгийн ухаантай ер нь юу гэдгийг өөрийнхөө чадах хэмжээгээр одоо эзэмшиж төгс хэрэгэлд чаддаг юм бол тий. Тэр чинь бас дахиад л хүн хിവэрээ үлдэхийн нэг шинжил байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ хүн хിവэрээ үлдэхэд чинь яг энэ иргэншлийн энэ буцламгай тоогон дотор хүн хിവэрээ үлдэх нэг чухал юм чинь яг миний яриа та бидний яриад байгаа энэ соёл байхгүй юу?
одоо юугаар зүйрлэмээр юм дээ, энэ байгалийн дунд жишээ нь ингээд за бид нар өнөөдөр нэг амралтаараа нэг сайхан аглаг хээр газар одоо очиод ингээд хөх тэнгэр ширтээд шувууны жиргээ сонсоод жигүүрийг одоо дэлхийг хараад ингээд хөвтгэд чамайг ер зүгээр байлгахгүй, чиний гар дээгүүр, нүүрэн дээгүүр чи нэг жижигхэн амтдаггүйгээд ерөөсө огт зүгээр байлгахгүй. Тэгээд бүгдийг ядлаад алаад байх гэцүү, бас зүгээр хөвтөд байх гэцүү. Гэтэл шүү дээ, тэр зүгээр байхгүйгаа тэр жижигхэн өчүүхэн одоо амтэн ч гэхэд хэцүү, шавж ч гэхэд хэцүү, тэр юм чинь энэ онгон сайхан байгалыг бүтээдэг гол юм байдаг байхгүй юу? Одоо байгалаар зүйрлэлт. Яг тэрэн шиг өнөөдөр бидний зарим нь үзэн ядаа, зарим нь яшиглаад, зарим нь хол хаяагээд яриад байгаа тэр соёлын чинь тэр элементүүд чинь нөгөө хүний мөн чанарыг чинь авч үлддэг нөгөө биднийг хүн хэвээр нь байлгах гээд оролдоо зүгээр байлгадаг юмнууд чинь байдаг байхгүй юу? Энэнд л хамаг учир. Тэгэхээр энэ юм л одоо болж өгвөл аваад үлдчихээч. Болж өгвөл энэндээ жаахан хүндэтгэлтэй хандж ажил гэж л уйж байгаа. Одоо би аргаа барайл уйж байгаа л да. За энэ бол та бүхэн ярианы өмнөтгэл хэсэг байлаа. За. Би дараагийнхаа хэсэг рүү орох гэж байна. Энэ бол яг цэвэр таны Монгол судлаач, монголч эрдэмтний хувьд юм. Тэгээд ч одоо ерөөсөө энэ нэг олон том үйл явдлын дотор нэг үйл явдал их чимээгүй байжгаад болоод өнгөрхөн шиг байна л да. Одоо Риогийн Олимп дээр энэ бол дэлхийн монголч эрдэмтдийн 11-р их хурал. 5 жил ганцхан удаа хурал энэ үед болох нь л дээ. Тэгэхээр та бол жил болгон энэ олон удаагийн хуралд оролцож энэ талаар санаа бодлоо хэлж идэг хүний хувьд энэ нэг үйл явдлын тухай жоохон тодруулж ярих гэж бодсон юм. Ерөөсөө энэ монгол судлалын үйл явц одоо яг үе шатаар яхан бол хэр өөрчлөгдөж байна. 5 жилийн өмнө болсон байна. Бас л яг энэ жил бид нар 2225 гэсэн бол 2220 жилийн их Монгол улс байгуулагдсныг л ярьж штэ тий. Ардын хувьсгалын 90 жилийн ой үеийн болж л тий. Тэгэл ингээл 5 жилээр хараад хахад та энэ үе шатыг үйл явцын ялгааг яаж олж харж байна? Аливаа зүйлийн адил ер нь бол өөрчлөгдөөл хоёроо л яваад байна л да. Одоо эн чинь анх ер нь энэ дорн дахны судлал гэдэг нэг шинжлэх ухаан байгаа юм. Хүмүүнлэгийн шинжлэх ухаан байгаа. Эн чинь бол өргөн дахнаас л дорныг сонирхсон үеэс хэлсэн. Яг шинжлэх ухааны судалгаа болгосон нь бол өрнийхэн шинжлэх ухааны судалгаа болгосон юм байхгүй юу да. Мэдээч гэдэг хэрэг дорныхон өөрсдөө судалж байсан цаг үе бол байгаа. Гэхдээ яг орчин үеийн шинжлэх ухаан болгосон хүмүүс нь бол өрнийхэн. Эхлээд дандаа колоничлох бодлогын үүднээс сонирхож байсан. Тэ одоо их гүрнүүдээс бусад гүрнүүдийг яавал амархан эзэлчих, яавал тэдний баялагийг аваад ашиглах. Тэрний тулд бас хүн зоныхын тухай мэдэх хэрэгтэй болно, хэлийг мэдэх хэрэгтэй болно, соёл түүхийг мэдэх хэрэгтэй болно. Тэгэж анх үүссэн ер нь бол тий. За одоо зүгээр нэг энгийн шиг жаахан шогүүгээр жаахан базаахгүй зорилгоор үүсгэх нь үүссэн. Гэхдээ энэ нөгөө судалдаг эрдэмтэд чинь дан тэгэж эзэнт гүрний төрд үйлчилдэг хүмүүс гэж байхгүй. Нөгөө судалж байгаа судалгааныхаа нөгөө объектэд гэхүү дээ. Ингээд ороод шунан дурлаад хайрлаад эхэлдэг энэрэнгүй үзэлтнүүд маш олон байдаг гоё. Тэд чинь энэ ухааныг эрдэм ухаан, орчин үеийн шинжлэх ухаан болгосон. Монгол судлал яг л ийм замаар явсан. Яг л одоо бидний эргэн тойронд одоо байгаа энэ их гүршүүд, ялангуяа одоо хуучин Оросын эзэнт гүрэн Цахаан хаант Оросын эднэр бол Монголыг одоо их сонирхож анх одоо Монгол судлалын анхны их сургуулийн одоо тэнхимийг байгуулсан 1822 32 он байна уу? 33 он. 1833 Казаны их сургууль Монгол судлалын анхны тэнхим байгуулсан. Санкт-Петербург очсон байдаг тийм. Тэр үеэс л ер нь Монгол судлал гэдэг юм яг одоо орчин үеийн өрний маягийн шинжлэх ухааны маягаар үүссэн. Тэгээд тэр маань нэг эхний хэсэгтээ мэдээж хэрэгэл одоо хил бичгийн ухаан, түүхийн ухааны судлал, эртний сурвалж судлалын ухааныг судлах маягаар үүссэн. Тэгээд сүүлдээ энэ хүрээ цараа өргөжөд тэлсээрээ байгаад тэгээд өнөөдрийг хүрээд ирсэн юм байна л да. Тэгээд дэлхийн том их сургуулиудад энэ Монгол судлалын төвүүд байгуулагдсан одоо их олон янзын түүх байна л да. Одоо юу үлээ эн чинь 36 онд Калифорний их сургуульд билүү ингээл 46-нд Харвард их сургуульд гээл одоо энэ 51 онд Джон Хопкинсийн их сургууль гээл тэгэл 63-нд Индианагийн их сургууль гээл өнөөдөр Монгол судлалын төвүүд ингээл өрнөл гараал
1912 он Токиогийн гадаад судалтын их сургууль, тэгэл 20 онд Осакагийн их сургууль гэл ингээл дэлхийн их сургуулиудад Монгол судлалын энэ тэнхимүүд, төвүүд байгуулагдаад тэгээд өнөөдрийн Монгол судлал гэдэг энэ эрдэм ухааныг бүтээсэн. Яг орчин үеийн байдлаар бол ойролцоогоор нэг одоо 42 төв байна л да дэлхийн нэг 20 гаруй оронд. Тий. Би бол нэг цөөхөн хэдэн очсон юм байна. За тийм. Францад явж байхдаа очичаалаа. Оросд бол нэлээд очсон. Германд очсон. Тэгээд одоо би жоохон алгасах гээд байна. Саяын таны түүхчилсэн ярианаас. Тий. Тэгэхээр энд бол түүх соёл одоо ном судар уран одоо зохиолчдын намтар энтрийг судалж исэн хүмүүс энэ одоо сүүлийн жилүүдэд их өөр юм руу орсон юм шиг байна л да. Ягаад гэвэл би бол одоо нутгийн зүйлийн тухай сонирхож баг доктор гээгүй байгаа да. Докторийн зэрэг хамгаалж байгаа гэсэн билүү? Одоо Бооны их сургуульд тийм нэг сонин чиглэл байгаа. Тийм. Тэр залуутай уулзж исэн. Гэр хорооллын хашаа судалж байгаа хүнтэй бас уулзж исэн байхгүй. Тэгэхээр одоо эн чинь бидний амьдралын бүх л юм хүрээнд Монгол эрдэмтдийн анхаарал яах нэ дээ бидний ярьж байгаа байдал бүх юм л одоо юуг л бол юу болох гэж байна. Тэгэхээр одоо та энийг ер нь яаж харж байна? Энэ чинь ийм л дээ өнөө хуучин дэглэм системийн үед чинь одоо 2 айхтар том одоо лагер гэж ярьж штэ ингээд өөдөөдөөс харсан сүрхэн юмнууд байлаа штэ тийм ээ. Энэ маань одоо алга болоод монголч нь бол арчлалын замд ороод ингээд ирэнгүүт хуучин нөгөө социалист Монголыг судлах шаардлага бол гарцаагүй тэр одоо бидний хөрөнгөтний гэж хэлдэг тэр орны эрдэмтдэд бол байсан. Тийм учраас Монгол судлал бол хөгжижсэн нэг юм цаг. Гэтэл бол нөгөө арчлал шилжээд ирэнгүүт одоо тийм улс төрийн их дайсгансан бодлогын үүднээс ч гэдэм үү судалгаасаа илүүтэй чухам яг одоо ялангуяа хувь эрдэмтний үүднээс тухайн орныхон соёл иргэншлийн аль нэг өвөрмөц сонин талыг нь судлах энэ хандлага руу орсон. Сүүлийн үеийн Монгол судлал бол тийм учраас эрдэмтэд одоо өөрийн чинь хилээд байгаа шиг тийм бидний одоо сайн ажиллаж мэдээгүй сонин сэдвүүдийг барьж авч төсөл хийгээд тэгээд судалдаг. Ер нь нэг жаахан том ялгаад хэлчих юм бол энэ соёлын өөрчлөлт. Соёл иргэншлийн өөрчлөлт бол энэ Монгол судлалын нэг томоохон сэдв болж байна гэж би ажиглаад байна. За ийм олон төвүүдэд ийм олон монголч эрдэмтэн байж ингээд олон талаар бидний амьдралыг, бидний түүхийг, соёлыг бүх юмыг судалж байна тийм ээ. Гэтэ миний түрүүн энэ хэсэг рүү орохдоо хэлсэн шиг энэ монголч эрдэмтдийн 11-р их хурал маань нэг тийм чимээгүйхэн шиг болоод яг үйл явдал нь бол Рёго олимпик жишээлхэн бол манай телевизэд 3 суугаар дамжуулж авах үед болох нь л дээ. За. Тэгээд энэ нэг жоохон чимээгүй болчлаа гэвэл та санал нийлэх үү? Та одоо дотор нь Гэхдээ одоо далдыг хардаг далайлан баш тэр үедээ юу болохыг бол хэлэхэд хэцүү л байна зүгээр. Тий одоо мэдээжийн хэрэг энэ үед бол одоо эн чин урдх их хурлуудтай ер нь ойролцоо цар хүрээнд л болох гэж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар гэхэд бол нэг 29 орны 386 эрдэмтэн ирэхээр мэдүүлчихсэн байж байгаа. За яг хөө энэ удаа бол бас одоо манай төр засгийн нөгөө шийдвэр гаргадаг хүмүүсийн амыг харсаар байтал юм уу. Тэгээд нөгөө хөрөнгө мөнгөнийх нь асуудал тийм сайн шийдэгдэжгүй байсаар байгаад нэлээд орой зарлагдсан учраас тэр эрдэмтэд гэдэг маань ажлаа баг 1-2 жилийн өмнөөс төлөвлөдөг болохоор тэр төлөвлөгөөнд нь орж чадахгүй үлдээд байгаа ийм тал бол би энэ удаагийн хурал. Гэхдээ одоо богийн хугацаанд одоо зохион байгуулах хороо маань аль болохоор хүч тавьж шалгамгай ажиллаа. Тэгээд өнөөдрийн байдлаар ингээд 29 орны 386 эрдэмтэн ирэх юм төлөвтэй байгаа. Тэгэхээр яг хуу ер нь өмнөх хорлууд шигээл болох нь тий. Тий оролцогчдод. Та ямар илтгэл тавих вэ? Би одоо тэр Монголын жүжиг наадмын одоо аман зохиол үүсгэхэд тэр асуух нурууны үг гэдэг их сонин зүйл яаж нөлөөлсөн тухай нэг илтгэл тавих санаатай. Тэгээд нэг өсөндөө манай одоо соёлтой их холбоотой нөгөө талаар урлагтай холбоотой юм тавил та.
би бол таны бүтээл тойрвол эрдэм шинжилгээний ажлуудыг ингэж их нарийн нэгт хардггүй боловч танд ингээд тодорхой үеуд огт нэлийн хол юм уу гэмээр юм руу орсон ч юм шиг юм их байх шиг байхын таны одоо уран бүтээл тойрвол эрдэм шинжилгээний хөмөргөн гурвалж ингээд этно модерн жүжиг тавьсан гэж хүн надад ярихаар нь хин дулам гоё юу гэж би асууж ялаа л та. Бүжгийн жүжиг л дээ. Бүжгийн жүжиг тий, бүжгийн жүжиг. Бүжигчигээ хэлчихээгүй нэг юм. Харин тий. Тэгэхээр та яагаад энэ бүжгийн жүжигний цомнол бичих рүү гинтхэн ингээд оров? Нөгөө за энэ яг мэрэгжлийн хүмүүс бол мэдж байгаа л да. Миний нэг судалсан гол зүйл чи Монголын бэлгэдэл зүй байхгүй юу? Тий. Монгол бэлгэдэл зүй гэдэг чинь нэг том категори нь бол одоо тохио зангааны бэлгэдэл зүй. Ерөөсөө биеийн нөгөө хэл одоо body language гэж нэг англи үг байна шүү дээ тийм ээ. Энэ монголчууд чинь өөрийн гэсэн биеийн хэлтэй тэргээр өөрийгөө илэрхийлдэг байсан. Тэр биеийн хэл нь бүр давмгайлж ясан тийм цаг үе бол байгаа юм байна л. Тэгэхээр энэ миний одоо судалсан зүйлийн нэг хэсэг, нэг бүрэлдэхүүн нь. Тэгээд нэг ялангуяа тэр хадны зурагт хамгийн их эртний хэлбэр нь үлдсэн байна. Түүнээс одоо тэр цагийн хүн ямар хөдөлгөөнөөр өөрийг илэрхийлдэг байсныг өнөөдөр мэддэг хүн хаач байхгүй, асуух хүнч байхгүй. Ганцхан бодиттой биетэй үгүйсгэх боломжгүй тэр зүйл бол ерөөс хадны зураг. Мэдээж хэрэг энийг археологчид маань судалдаг. Энэ гол археологийн судалгааны гол зүйл. Гэхдээ тэд өөрсдийн гэсэн хэмжилтэй хийн юу гэдгийг одоо он цагийн тогтоон одоо тий. Гэхдээ тэр одоо биеийн хэлний нэг утгыг тайлах тал маань археологчид хамаагүй ч байж магадгүй. Гэхдээ сүүлийн үед бол бас сонирхоод байдаг болсон мэлээ л дээ. Тэгэхээр би бол тэр тал руу өмнө судалсан нөгөө бэлгэдлийнхээ нэг категорийг тэнд авч үзээд тэгээд одоо энэ адны зураг дээр байгаа энэ хөдөлгөөн энэ яг юуг илэрхийлж байна. Тэгээд тэр хамгийн гол нь хоорондын харьцаа нь юуг илэрхийлж байна. Тий. Нэг дүрсийг бол ажиглаад судлаад юу ч олж тогтоохгүй. Дүрсүүдийн хоорондын харилцааг хөдөлгөөний харилцааг ажиглаад тэгээд нөгөө бэлгэдлийнхээ кодоор тайлах гэж оролдохлоор бидний өнөөдөр санаанд ч байдаггүй, огт мэддэггүй маш сонин заншил, соёл, иргэншлийн ийм түлхүүрүүд тэнд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийн тэрнээс санаа аваад тэгээд орчин үеийн хүнд бас арай сонирхолтой хэлбэрээр этно модерн бүжгийн жүжиг бүтээж болох юм а гэдэг ийм лекц соёл урлагийн их сургуулийн одоо театрт уншихгүй юу да. Тэгэхээр нөгөө бүтээлийн сэдэв болох гээд аман сангаж исэн олон залуучууд чинь аван хайлж аваад бүжиг дэглэдэг нь бүжгийн дэглээд хөгжмийг зохиогоод зураач одоо юу гэдгийг медиа урлагийнх нь тэрийг ягаад тэгээд нэг том баг болоод 200 хүнтэй баг болоод тэгээд энэ бол тэгээд нэг тийм хаашаа юм би одоо нэг цаг үеийн яг л тохироонд бүрдсэн юм шиг ингээд тал талаасаа уулзаж одоо бүтээн тойрохын баяр баясгалан гэдэлсэн л гэж хэлье. Хүнд чинь олон юм энэ баяр коко уугаад баяр баясгалан авдагч байна, шампанск уугаад баяр. Тэгэхээр бид энэ залуучууд бол бүтээн тойрохын баяр баясгалан л эдэлсэн. Энэ дундаас та тэр хадны тэр зургуудын харьцааг болоод ямар сонин харьцаа юу эйс юм бэ гэдгийг одоо зүгээр л үзэгчдэд тодорхойлоход нэг тийм жишээ хэлж болох уу? Яг энэ хөмөргөн гурвалжин бүжгийн жүжиг гэдэг хөмөргөн гурвалжин гэж байгаа яг ийм доош харсан гурвалжин гэж хэлэн шүү дээ. Ядаж тэр маань Монголын хөмөргөн гурвалжин тамга буюу чонжин тамга л да. Малын тамга шүү дээ. Тий. Тэр юу одоо дурсаж бэлгэдэд юм бэ гэхээр энэ бол Монголын одоо энэ миний судалсан юмд бол хар тэнгэрийн язгуур гэдгийг бэлгэдэг юм. Одоо монголчуудын энэ домогзүй энэ бөөмөргөлийн ёсонд байдаг тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр тэр бол энэ Монголын Хинти аймгийн Аршаа хаданд бол яг тэр тамганы үжигчин гэж миний нэрлээд байгаа тэр хүний дүрсийн яг зүүн гар талд нь байдаг тийм тамга л да тийм ээ. Тэндээс бол энэ нэр нь бол орж ирж байгаа. Тэгээд энэ Дундгов аймгийн Дил уулын хадны зураг гэж одоо нэг гайхалтай юмнууд байна. Тэгээд ялангуяа тэр дөрвөлжин болсны ханан одоо хатан дээр байж байгаа тэр 17 хүний хөдөлгөөн. Тэгээ 17 дахь хүн нь бол толгойн чанга хурууга хараад хөлн гоцоо исэн нэг хүн байдаг.
Тэрний ард нь эхлээд 9 эмэгтэй хүн, дараа нь 7 эмэгтэй хүн, дараа нь 9 эрэгтэй хүн яг бүжгийн хөдөлгөөн маягаар хөдөлж байгаа тийм төрс байдаг. Жишээ нь энэ 17 хүний харьцаа. Тэр нэг хүн ягаад толгойн руу гарчихсан, хөлн гоцоочихсан. Тийм үү? Тэр ард нь байгаа хүмүүс ягаад ингэж одоо эрэгтэй эмэгтэйгээрээ ялгараад 7-9-өрөө ялгараад байгаа гэдэг л асуудал. Тэгэхээр одоо миний л энэ археологийн болоод энэ Монголын одоо соёлын юмнаас би юу мэдэж авсан бэ гэхээр зэрэг тэр цагт чинь нөгөө одоо харын хартай бөө хорлогчин бөө гэд нэг айхтар эрх мэтэлтэй хүчтэй амьтан байсан. Тэрний өөдөөс одоо өрөв хийдэг ямар ч хүн байгаагүй тийм. Тэгэхээр тэр хүн бол өөрийнхөө тэр одоо олж авсан энэ хязгааргүй эрх мэдлийг ашиглаад хэнийг ч яаж ч үгүй хийж чаддаг. За одоогийн зарим хүмүүсийн мэдгээр бол хараалж ятгаар бие сэтгэлийн дарамтанд оруулаад ингээл хүмүүсийг жижигхэн дургу хөргөнгүүт л цааш нь харуулж идэг. Тийм нэг амтан гараад ирэхгүй. Тэгэнгүүт тэрнээс хагцхын төлөө тэр овг аймгаараа нийлээд тэр зан үлгийн бүжгийг хийж ягаад газар руу гүнзгий нүх ухаад толгойг нь уруу нь харуулж оршуулдаг ийм нэг одоо хин ч мэдэхгүй нэг юм заншил байж. Тэгэхээр энүүнийг одоо тэр хаддан дээр төрсөлсөн байна. Тэр ихний 7 эмэгтэй хүн тэр газар руу оршуулж байгаа учраас тэр 7 эмэгтэй хүн байгаа. Тэр бол дарлагын 7. 7 гэдэг тооны бэлгэдлийн утга нь дарлага. 9 гэдэг тоон одоо тэр эрэгтэй эмэгтэйгийн тэмдэг нэг тодорхой харагдаж байгаа учраас би бардам ярьж шít. Тэгээд 9 нь бол тэгээд тэр эрэгтэй хүн, тэр нь бол баталгын 7. Дарлаа, баталлаа. Одоо ингээд энэ бол дахиж хизээч сэрэхгүй. Бүр мөртөөнч би тэр гоцоож байгаа хөлний нэг хүн дүрс шиг юм тэр онгодно гэж би ойлгож байна. Онгодтой хамт бас онгодтой хамт тий. Дарахгүй болохгүй гэж. Ягаад тэгэхээр тэр үеийн нөгөө сүнсний тухай тэр цагийн хүний ойлголтод бол тэр хүний оюуны сүнс, тэнгэрийн сүнс гэж зудайд нь байдаг. Тэр нь сэргэх юм бол дахиад тэр аюул тарина. Тийм учраас тэрний сэргээхгүй төлөө толгоогоор нь уруу нь харуулж явшуулдаг. Ийм оршуулга бол өнөөдөр Сибирь, Умард Монголоос үе гардаг байхгүй. Гэхдээ элбэг биш л дээ. Тайл нь ингэж гараад тэгээд тэр үеийн энэ хүмүүсийн амьдрал ямар шүү байсан бол гэж төсөөлөн бодохдоо зэрэг чинь одоо энийг ийм бүжгийн жүжигэл босоод ирсэн хэрэг л дээ. Энэ бол нэр үнэхээр тал талаасаа цуглаж нэг юм гол санаан дээр л цугласан том бүтээл байна л да. Тийм. Тэгэхээр гондан тэр дүрсүүдийн харьцаа тийм одоо тэр толгойн нэг нь урууга харчаад бусд нь яагаад бүжиглээд юм уу нэг зан үйл хийгээд байгаа тийм. Энэ харьцааг нэгээр нь бодвол тэр нэг дүрсээр нь бодвол тэр юу ч болохгүй. Тэр байтугай хамгийн сүүлээс нь хоёр дахь хүнээ үхэд хийгээд унсан. Тэгэхээр зэрэг тэр хорлогчингийн чинь одоо сүүлчийн золиос нь байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн арын хүн бүр шоконд ороод сөхрөөд суугаад яхаа мэдгээ болсон дүрс хүртэл байгаа тань дотор. За ингээд ярихтаа чинь зэрэг одоо би болохоор худлаа ярьсан болох байх л та. Би таныг нэг юм жишээ хэлээч гэдэг байгаагүй учир юу гэвэл бид нар юуг анзаарахгүй орхиж ингээд бодол бүтээл ингээд төвлөрөөд ухаарах гээд ойлгох гээд тайлах гэж үзэж бүтээл гарч байгаа ийм юмнууд хэр олон байна гэдэг яриаг л цааш үргэлжлүүлэх гэж би танаар жишээ хэлүүлээд байгаа юм. Харин тийм. Тэгээд одоо энэс чинь болоод л одоо ингээд энэ хатантар байгаа зургуудыг чинь ингээд ажиглал одоо нөгөө бэлгэдлийн кодуудаар оноолт хийгээл ингээд бодоолж яхан бясалгаад ирэхээр зэрэг л ерөөсө ярайтал тэр цагийн хүний нэг аж төрөл биднээс илүү өөр ялгаатай цагийн хүний нэг аж төрлөл ингээд өөрөө ирэхгүй л ингээд нэг өндийгээд ирж байгаа байхгүй та. За одоо тэгэхээр энийг маань юу гэж ойлгодог санжив одоо ямар ч байсан нэг юм бүтээчгээ. Тэртээ дөрвгүй шүүмжлэгчд бол хаа мундах одоо тэрний шиг илбэг юм байхгүй. Тэр нь ажиллаа хийн үз тийм ээ. Тэгээд нэг юм бүтээч илгээж бодоод байна. Тэгээд дараа нь тэд нар нь тэгээд яана уу юм тийм үү. Ингээд бид одоо яг энэ тайлж ойлгох энэ сэдвүүнээр ямар их орчин үеийн гинэ. За өнөөдөр та нар Монголын бөөнөр олшроод сүйд боллоо. Хүнийг тэгээд сүйдлээд байна гэл ингээл одоо бөөн асуудал өнөөдөр орчин үед байж шít. Орчин үеийн асуудал байж шít. Тэгэхэд чинь тэр эрт цагт тэр цадиггүй хүнийг тэгж шийтгэж яасан юм шүү. Та нар маань аятайхан байгаарэ гэсэн
бас нэг дохио бол хэлмэр болно. Тэгэхээр өнөөдөр биднэрт ингэж судлах юм өөрт минь их байна. Гадны эрдэмтэд Монголыг анхааралтай харж судалж байна, тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо таны хувьд, монголч эрдэмтний хувьд за бид нэг ийм л юмаа судалж авч үлдэх хэрэгтэй. Бид нар өөрсдөө энийг үнэт зүйл болгох хэрэгтэй. Монголч эрдэмтэд ийм байдлаар дэмжих хэрэгтэй гэдэг санаа бодол танд ямар юм төрж байгаа юм? Тэгэхээр харин манай бараг хамгийн их баялаг нь газар доороо биш, газар дээрээ байгаа юм биш үзэл гэж би боддог. Тэгэхээр энэ газар дээрээ байгаа энэ соёлоо энгийн зүйл нь бол ядаж энэ хадгалж хамгааж үлдэх хэрэгтэй. Одоо тэр хадны зураг гэдэг чинь хичнээн мянган жилийн өмнө юм байж шүү дээ, тийм ээ. Тэрнийг маань анзаараач та нар, тэрнийг мөн уншаад, болж өгвөл тайлаад, тэгээд өөртөө хэрэгтэй юм байвал аавч гээд тэдний бичсэн захаа байхгүй юу? Тэр эрт олон мянган жил бичсэн захааг нэг нөхөр очоод дээр нь өөрийнхөө нэрийг тэрэн тайртайгаа бичээл нэг том палисан будгаар эсвэл одоо зарим нь мөр дүрсгүйтэй дээр нь янз бүрийн юм сараачаад өнөө дүрсийн алга болгох чинь гэдэг чинь одоо маш том гэмт хэрэг шүү дээ. Соёлын алга байхгүй юу? Тэгэхээр наацах нь ингэж битий сүйд хийгээч. Төр нь хамгаалаач. Одоо би Баян Улгийн аймгийн Хөөгийн хороо гэлөө тийм газар нэг гайхамшигтай сонин дүрстэй амьтан байдаг гэж манай археологчдын мэдээлсэн. Тэгэхээр тэр амьтны дүрсийг үзье гэдэлж юм Баян Улгийн аймгаас хэрэг болгоод ууланч аймгийн төвөөс холвш л дээ. Дахиад очисон чинь ямар зэвсгээрээ сарилдсан юм мэдэхгүй хадтай юутай хийтэй нураагаал яг тэр дүрстэй хадна байхгүй байгаа байхгүй юу? Одоо тэр яасын бөмбөд нэг чээж өвчтэй шинэ баян нь баарандаа вечаа тавьчихсан юм уу? Эсвэл монголчуудын хаданд ийм сони юм байдгийг ингээд үгүй хийчихвэл зүгээр юм уу гэж нэг нь боддог хоролцсон байд юм уу? Одоо хичнээн мянган жил үлдсэн одоо тэрнтэй ингэж байлдаад байхаар чинь л одоо хэцүү шүү дээ. Тэгэхээр бид нар тэгчгээс нь өмнө бийжүүлж баримтжуулж аваад тэгээд судлах юмсан гэсэн нэг ийм хүсэл хамгийн түрүүнд байна. Танд тэгтээ монголч эрдэмтэд гадаадд төдийгөө дотоодод энэ монгол соёл түүх өрөөгөө өстой яргаж ороод энийг жинхэнэ утгаар баялаг болгох тийм хүсэл зорилго чин эрмэлзэлтэй залуу эрдэмтдийн одоо айрам хэтэрээдүү танд харагдаж байгаа юу? Гэхдээ өөдрөг байх хэрэгтэй. Байгаа л да. Тэгэхээр таны өвний ард гихтэй гэдэг байгаа дээ. Миний шавнар гэдэг нэг баахан хүн бий л дээ. Тий. Тэд нар дотор үнэхэрийн авьяастай, үнэхэрийн одоо ирээдүйд хинч болж мэдхээр тийм улсууд бол байгаа л да. Тэрийг бол ерөөсөө яхахгүй. Гэхдээ зүгээр өнөөдөр манай энэ залуучуудын дунд одоо уучлаарай залуучууд мань намайгаа би нэг л үг гэлээ. Нэг би чадна компани нэг байх улс байна. Эхлээд юм сурч судалгаасаа өмнө бушуухал нэг жижигхэн дарга нэг жижигхэн сандайлга бол суугаал нэг жаахан ирэх мэдл олж яваал тэгэл тэргээрээ түрээ барих гэсэн нэг ийм айхтар шунал одоо энэ манай улс төрчлөлтөөс болсон уу юунаас болсон нэг ийм юм байна. Тий. Тэгээ болж игэл энэ өвчин л бити нялх залуугаас автаж үзээсэй л гэж би одоо зүгээр гуйх гэж. Та энэ дотроо бол чухамдаа энэ эрдэм шинжилгээ судалгаа руу орох гэж байгаа залуучуудыг л хэлээд байна. Яг тэгж байна тий. Өдөр улс төрчтөн дэртээ тэргүй тэр залуучууд нь байгаа юм шиг байна. Одоо саяны сонгуулиас хахад тэднэрээр ер нь хүн дутна гэж бол байхгүй. Тэд нар бол илүү л гарна дутна гэж байхгүй. Энэ эрдмийн мөрөөр явах гэж байгаа эрхэмүүд минь эхлээд нэг жаахан энэ толгой цээжин жаахан сэнэглэж жаахан ном жижээжил дараа нь аяндаа юм чинь болох байлгүй дээ. Тэр хүсэл тачаалыг л баг зэрэг хязгаарлаасай л гэж. Хэлэх гэж. За ингээд нэвтрүүлгийн маань цаг дуусч гин гэж надад мэдэгдэж байна л да. Тийм 40 минут ийм амархан дуусчихж байгаа. Тэгэхээр би бол дотроо бол тань тэр хөмөргөн гурвалжингийн тухай илүү ихийг мэдмээр байна. Энэ талаар бүр илүү сонирхолтой нэвтрүүлэгч бэлдэх юм уу гэсэн санаа бол надад одоо ингээд төрчихж байна. Нөгөө талаасаа бид нар энэ 5 жилд нэг удаа болдог энэ их хурлыг бид нар бас чадах мэдхээрээ ялангуяа таны сая хандсан тэр эрдэм ухаанд шамдж байгаа тэр шинжилгээ судалгаанд явах гэж байгаа залуучууд бас анхааран сонирхосоо гэж бодож байна. Ингээд одоо бол манай зохион байгуулахаараа бол эд сайхан ажиллаж байгаа л та. Ер нь бол амжилттай ажиллаж байгаа.
Тэгээ бид нэр эндээс бас сонин сайхан илтгэлүү, сонин сайхан түүх сонсно гэж найдаж байна. Ингээд урилга хүлээж авч нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа, амжилт хүсье. За, өрсөн танд баярлалаа. Цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн удаагийн дугаар өндөрлж байна. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ хэлбэчгийн ухааны доктор, Монгол Улсын шинжилгээ ухааны гавьяа зүтгэлтэн Сэндэн Живэн Дуламтай ярилцлаа. Анхаарал үзэгчдэд баярлалаа. Сайхан амраарай.